ээж хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц хамаарагдана гэсэн байгаа юм да. Тодорхой эрх хүртэл орсон байна. Дөөхөө минь юм нийлбэг боловч хуулийн даанч чанга хатуу идэх юм штэ. Надад жаахан зоос байна санч. Тэрнийгийн иш тантай түншлэж арвжуулгаснаатай. Дөөхөөгийн төмөн зөв. Татвар төлөгч нь хэм байж таарах. Монгол улсын иргэд тус улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэд харьяалалгүй хүмүүс аж ахуй нэгжүүд. Зөв. Чанганч чангима. Танайхаа юу гэдэг вүлээ? Хуулийн цоорхоч гэдэг. Тэгвэл хүний цоорхоч гэж бас байдаг. Танай татварын ноёд зоосонд дор тайлж таарна да. Дөөхөч ухаантай байна шүү. Ямар татвар төлөгчийг татвараас чөлөөлөх юм болоо? Та бүхэн тэрийг л авч чөлөөлөхгүй. Тэгээд яах гэж? Хүүхдийн хүнстэй жилийн зөвлөлд үрэлдэг. Эсвэл тахир татвар хүмүүс ажилдаг. Нөгөө нэг хувилбар нь өндөр наснуудын санаачилсан пүүс компани олмоор байна. Тэр чи зовлонтой доо. Зоосыг зовж арвжуулдаг гэдэг. Өрөөндөө баригдаж өтөнд идэгдсэн пүүс компани ол. Юу хэлбэг? Тэр хэлбэг дээ. Хаяг жаяг хэр нэрэг байна. Нэр дээр нь ноос ноодор гаргаж байхад гарын дор шүт. Зоосны эзэн хэн болох юм тэгээд? Би. Та. Арга газрын агаар чинь баашин дотор хөрлөө өөр юм гэж. Энэ тэр нэг юм буудлах юм байгуулсан юм. Над шиг наймаач хүнд бол нууцхан буудал дээр. Хүний хөлөөс зайдуу аятайхан газар шүү. Төвийн том буудлууд хэцүү. Ядахтал тань шиг зоос мөнгө аривантай хүнийг нөгөө янхан хүүхнүүд нь андахгүй шүү дээ. Чихмаа. Балан дээр суусан ялаа л гэсэн үг. Гадна талдаа шавард дуусаагүй ч гэсэн дотор талдаа бол диваачин гэсэн үг юм аа. Энч. Ухаан. Аянтаа. Юу? Татварын байцаагч ирлээ. Юусэн өрлөг буудлын эзэнт. Нөгөө юундэн чинь. Юундэн гоого гэдэг юм. Заримдаа цэцэг дэвсэн гуйлгчин ч гэдэг юм. Хөрлөгөө чадтаа. Төр ийм өрлөгтэй бол модоо өрнөж. Тийм л дээ. Үгүй гэхдээ би гайгүй айлтгүй. Хамгийн гол нь нүүр өгч болохгүй шүү. Цаа чинь цэцгээ тэврээл ороод ирнэ. Энэ үед нас даргаыг нь оолж. За. Өрөөндөөч. Ороо. Сайн байна уу? Сайн. Юусэн өрлөг компани захирал юунтэй? Таныг би таних юм байна. Энийг танд. Юусэн өрлөг билүү? Өрлөгөө чаддуу. Өрөнд баригдсан битэн даа бийж. Танах татвараа яах гэж? Юусэн өрлөг зочид буудал барьж байгаа байхгүй. Барилга маань дуустдаг бай.
Ах минь. Ёстой хэцүү юм. Та хуулинд юу гэж заасан байдгийг мэдэх үү? Хойлондоо Адилтгах үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа. Татвар төлөгчийн жишгээр татвар ноогдуулна гэж хуулийн заасан байдаг юм да. Юндэн гөөгөө мэд. Юндэнгөөгөө. Эн чинь харин хой тамина юндэнгөөг нь одоо дуулна. Ижил хоёр шууси ижилдээд хоёулаан сууйда. Ингичний хэсидүү жаргал хаанаас байдим бэ. Аль театрын тоглолт болж байгаа нэ? Юндэн гойл аацагдж байна. Энэ сарын тайлантай танилж та. Та ягаад татвар төлөхгүй байна? Үгүй дарга юу л да. Эднийхийг Монте Кристо буудын жишгээр төлөвж болох юм шүү дээ. Дарга үгүй нас тугай. Манай буудлын барилга дуустгүй. Манайх ерөөсөө үйлчлэгээ явуулахгүй байгаа шүү. Адилхан 20-20 ортой 2 давхар буудал. Үгүй нас тугай юу л да. Ялуу. Баярсан шүү. Би явж ээжтэй сүт өгүүлчихэд ирээ. За юу. Уучлаарай. Би танихгүй сэтгэл дууны хальс авмаар байна. Би танихгүй сэтгэл дууны хальс авмаар байна. Би энэ хальсыг авмаар Би байна. авах гэж байгаа маа. Би ээждээ сонсох гэсэн юм л та. Би ээж хүү юм уу? Миний ээж дуун дуртай юм өгчхөлдөө. Миний ээж гэсэн дуун дуртай. Миний ээжийн биеийн муу байгаа юм аа. Өгчхөлдөө Чи өөр дууны хурцаг авчих. та нар Бурхан чулууны домог гэдгийг мэдв. Мэдгүй. Тэгвэл энэ хальсыг чинь буцааж өгөхдөө тэр домгийн тухай ярьж өгье. Баяртай. Хөөй! Хөөй! Хөөй залуу! Хөөй! Ямар хачаа. Хөөш! Хөөе! Хөөй! Хөөй залуу! Хөөе! Хөөй! Та хүлээж та. Би танаас дуутай хальсаа хизээ авч болох уу? Хальсч яах. Ма чи сэтгэлтэй байл та. Битгий гомдолтой. Ганцхан байсан болохоор Хүн дээж тэгэд хоёр байдаг юм уу? Би чамд Бурхан чулууны домгийг ярьж өгье л доо. Эхтэй урдын цагт ганц хүүтэй ээж байж гинэ. Хүн Бурханы оронд эрдэмт суралцахаар лагсыг зоржээ. Хүүгэн явхад нь ээж нь Бурханы орноос хуруун чинээ Бурхан аваад ирээч гэж загчээ. Хүн сүслэн мөргсөөр алсыг зоржээ. Домгийг шоолж болдгүй. үгээ би шатаагүй. Би бас сайн ээжтэй хүн л дээ. Миний ээж үлгэр дэх дуртай. Миний ээж дуусгүй хоёрт амиа тавьдаг хүн л дээ. Монгол замдаа. Баяртай. Би татварын албанд ажилладаг. Дараа уулзнаа. Аль минийхөө
Цаа дуснасаа. За. Миний охин нэрээдээс нь дуу хоороо олов уу? Олсон. Тэгсэн чинь нөгөө хөгжмийн Монголд ганцхан байна лээ. Миний охин ч азтай л очиж дээ. Азтай. Ээждээ тэр дуугаа сонсохгүй юм уу? Ээжээ. Би ястаа азтай шүү. За, Гэхдээ би тэр залууд өгөөд явуулчихсан. ямар залуу? Яагаад? Надтай танилцсан залуу байхгүй юу? Ээжийнх нь би юм уу хэвтэрт байгаа гэсэн. Тэгээ тэр дуу надаас гуйгаад байхаар нь би өгчихсөн. Дараа нь яаж тэр залуугаа олох юм нэх вэ? Дараа нь тэр татврын газар ажилладаг гэсэн. Алтан тарай компани гурил үйлдвэрлэдэг юм чинь татврын хөнгөлт үзүүлнэ үү? За одоо. Байна. Бард байна. За. Гэхдээ та нар чинь хуулиа мэддэг юм байгаа биз дээ. Банк татврын төлбөрийг 12 цагийн дотор гүйцэтгэх ёстой. Юу хуулиар далайлах. Тэгтээ тэргүй бид хуулийн дарангуйлд амьдрах цаг болсон. Хугацаа хэтэрсэн хоног тутмын 0.5% хүү төлнө. За. Янж ихч. Суугач. Та чинь татвараа төлчихөө юу? Төлчихсөн. Энд чинь юу лээ? Яах вэ? Мөө өгнийхөө ясыг өндөлзүүлэхгүй л гэсэндээ. Их чинь ингэж явна да. Төрийн албан хаагч хүн бэлгийн зүйл авах. Хөнгөлөлттэй үйлчлэгээ хийхийг хориглосон байдаг. Майныг далбай. За энэ чинь юу найр наатан болж байдаг үлээ. Гэхдээ би Алтан зул компани татврын тооцоо гаргаж байна. Тийм үү. 7 бурхан компани татврын тайланг аваад өгөөч. За. Майнуу. Гарда чи чинь дээж намсч байж. Татврын тооцоог нь боддог болсон уу? Үгүй би Яалаач. Тэрэн дээр бах. Йоо. Би ч чамааг бүр хэрэгт хийж шахлаа. За ма тамиг тат. Та энд арай л бага татвар төлсөн байх. Минийхэр бол 6.4 сая төгрөг гарч байна. Хүүшээ гардаа харин тийм ээ. Би 500 авдар арих доогуур өнөр борлуулсан шүү дээ. За та энэ онцгой албан татврын хуулийг унш. За. Үгүй хуулийг ч уншсан л да. Гардаа чи орой манахаар ороод гараач дээ. Үгүй амжихгүй. За юун сүртэй юм бэ? Би орой завгүй ажилтай л да. Мо найз чинь элэг барих хүн мундахгүй мó. Тэгээд яах вэ? Ганц оройч гисэн гангар гонгор гэж ярьж соёл гэж бодсон юм. За. Яй. Гайда хоолндоо. Гайда хоолндоо явъя л да. Хоолндоо. Яа. Дөлжигч гуймхаа мөртлөө голомтхоо хичээлгэрээр
хүнээс авсан ирсэн чихрээ юм ч хамаагүй хацдаг юм билээ дээ. Должигч орж ирээгүй. Тэгээд хэн орж ирсэн юм? Нэг харилцагч. Энэ лав хараал хийсэн байхаа. За болтоо. Ерөөлч юм бэлүү? За явъя. Сайн байна уу? Сайн уу? За, дууны хорхоотой. Сонин сайхан юу вэ? Та чинь хүний дуу авчихад ямар санаа амар хүн бэ? Чи тэгээд яасан хол зугаалж явах юм бэ? Ээж чинь яаж вэ? Ээж үү? Гайгүй дайх. Зарим нэг юм танал олдохгүй. За би одоо. Энэ нөгөө дууч. Өнөөдөр сүүний 8-аач дэрсэнгүй. За, цаав. Ахыг урдаас ирэхээр би энэ захина. Уг нь ээж маань сууж, дуу сонсч л байвал болдог хүн л дээ. Халуун зунаар хар цай уулгаад. Уг нь сүйтэй байсан бол Ажилдаа түүртэй заримдаа би хоцорчих юм аа. Амралттай үед өнөө сүүн ирэхгүй. настай хүнд ч сүйтэй цайнаас өөр хэрэгтэй юм хаа бах те. Хэлээд яах. Би 37-ны жил дээр тогтсон ганц хүн л дээ. Ер нь би сүү зөөгөөд байвал яасан бэ? Манай ээж гэж нэг хүнд тусуулахын мөн болсон хүн байдаг штэ. Сүү яах вэ? Ханаас ч олж орно. Манай хашаанаас нүүсэн айл гэхэд 2-3 үнэтэй юм чинь. Тэднийхээ сүү зөөгөөд иж болно штэ. Тийм ээ. Болно штэ. Ахыг чинь нэрвэлээ юм л. Ах удахгүй ирэх бах оо. Манай ах ирэх болгондоо дандаа 9 өрлөг буудалд байрлалгүй. Тэр буудлын ямар гоё гэж санаа. Цул шил тойл болсон. Ястай гоё. Би нэг удаа тэнд очиж үзсэн юм аахгүй юу? 9 өрлөгөө тэр буудал чинь хаа байт юм? Аваа. Аунах. Тархинд нь суусан надад 5-6 модоо. За, би майхан гүйдвэ. Одгоогдох майхангүй. Тагаа ураг чагамцгүй бодваа. Би мань хаашаа алга болчихсон юм. Аяг яачваа чунтаа. Чамаас босны ганцхан 8-нд яваад болоод л байна. 5 байтугай 10 хүүхэд хижээсэн энэ ч болж байна. Үгүй чи энэ хамаг хашааныхныг харал та. 2-3 давхар байшинтай болчихлоо. Хит машин тайж болчихлоо. Тэг чи өөрийгөө хараа. Үгүй нэг авахад бүр шатаад ирдэг. Үгүй чи энэ хэдэн хүүхдэд хижээж чадахгүй юм бол аваад яв. Тэр чигээрээ зайлаараа мэдв. Яасан бэ? Оо, сайн уу миний хөө. Шатчихаа юу? Суудаа. Шатчихсан. Шатахтаа бүр 2 сая шатчихсан. Нэг мод тостоо харж одооч л гэхэд 2-3 давхар байшинтай 4-5 машинтай болчиход байхад манай энэний байж байгааг л харалтаа. Үгүй ястаа нэг үйлс нь харалтмаа шүү. Намын ихтэй тайвшрал та. Энд чи машин хөвчөд авсан шүү дээ. Чи улаан дипломоо хөвчлөд авах нь яасан чи? Чамд ч гэсэн зингэр авсан шүү дээ. Догд чи. Чи хүн юм байгаа үсттэй. Хин. Хорвоо яахаар юм алга байдаг байна. Чанараа бүр. Чи дугуй. Чи миний дуу харах юм уу чи зүгээр. Ингэж хүний багтаа хангаж яддаг зүгээр. Юу за гэж чи. Та энийг түр авч юм да. Хэдий. Юу гэж дуугаал байна. Энэ мөн үү? Мөө миний хөө. Алио нааш наваад ирээрээ. За. Миний хөө наад тавах шүү дээ. За алио. Мэ. Хүй тэр начин тасалж болохгүй жоохон дээш. Тэр цаад навчи. Чамаг яаж дуудчихэ? Намайг чичгэн байж заа.
Оо, ээжээ. Миний хөрөг гээсэн. За яа, уулзъя. Хинтээ гайтайгаа Уулзаа ээж. аштай юм да төшөг болох юм бол муу ээжийн ихчнээ бодохтой. Ээжид нэг юм хэлэх гээд байгаа юм да. Чунтгай Манай чунтаж эмчи хойдож харин эмч шүү. та тэгээд ачийн бодолтой. Номын ажил хийж байгаа үстэй. Зайлуул да. Олон хүмүүс дарагцсан ядар сайн төлөөлээ. Манай монголчууд хийж чадахгүй жиж хүүхэд гарах дуртай гин яана. Чунтгай өрөнд осон гинэ. Юу? Хинтээ. Бүр 2 сая. Компани бүс байгуулсан юм уу? Таны нэр нь ямар сүртэй гэж? 5 тансаг. 5 тансгаа? Тийм ээ тийм. Та тэр 5 хүүхдийн бодмоор юм да. Оо, нэрээ тэднийг чинь 5 хүүхдтэй билүү? Иш хөөрхидээ эвээ гэж. Яшка би явлаа. За та бол юм амжилтхөр ав. Альвал да. Авал та тэгээд. Өгөөдгөөчтэй яах гэдэг юм бэ? Булаагаад авахгүй юу? Маа. Альвэ. Өгөөдгөөчтэй. Ямар балиар юм бэ? Альв. Болячтэй. Болячтэй чи. Өөрөө авалтаа. Миний нөхрийг амьд байхад чи бүлэгшгэл амтан байсан шүү дээ. Гөлөг яаж чаддгийг чамд үзүүлээд өгье л дээ. Чи болоод яах гэдэг юм бэ? Яах гэдэг байгаа? Жижиг гүлэг хоцдог юм. Харин том нохоод хатдаг юм да. Охоо. Тэгдэг юм уу? Алив төлхөр өгöd. Альвэ. Хоцгоцгота. Альбан давтар нуусны чинь матаж хуцвал яах вэ? Гайда. Оо, сарнаа. Орооч. Би сүү аваад ирлээ. Албан газар. Тэр тусмаа татврын албан дээр илүү дутуу юм зөөж болохгүй шүү дээ. Ээжүүдийн сэтгэлийг бодох хэрэгтэй. Миний ээж гэсэн. Ээж гэснээс өнөө үлгэрээ. Одоо үлгэр ярьдаг цаг биш. Гайд багш та. Хоолндоо Оо, сайн хүн санаагараа гэ. За, залуугоо бүсгүй амрыг гэрий. та чи яах юм бэ? Яс. Ингээд та нөгөө тооцоогоо авчирсан уу? Баярлаа, баяр дуусна. Ястай нэг тавтай. Али ийшээ сууж. Үгүй дээ би яах юм. Түр сууч. Услаа. Одоо. Энэ хайрцагтай чихрээс миний тэр ласт тахсаа хийх гэж. Баярлаа. Бүсгүй. Өдрийн минь төргөж амрыг гэрээ. Энэ чинь нэгийг авчих уу? Тэгээр хөө. Тантон. Зүгээр. Яа. Ястай зүрх зогсож шаал. Татраа төлчгөө зогсвол зүгээрсэн. Маа хараа. За тэр тоглоомч яах. Хоёулаа Холливуд яв. Та тэр лүгээ өөрөө явж үз. Аа. Чи Маа хараа. гайгүй та. Чи өөрөө гойгаад өөрөө гүйгээд ирэнтэй. Тэгээ
батлаа нь. Наа зэрлэгээ түргэн тулгаа. Хойш. Чи битгий дээгүүр гიშгээд юу хойш. За, түргэн хийцгээ. За, сайн байцгаана уу? Сайн байна уу. За, танайхын одоо эдний хашааг аваа юу? Үгүй ээ, эднийх манай хашааг авсан. Юу? Хитэ? Хагас саяараа. Хагас саяарэ? Хайрын ч хар хөрс. Би юм бол бүтэн саяарч өгөхгүй байсан юм. Кино дуусаа. Конец фильм мэднэ. Танай хэд эдний ажил тусалж байгаа юм уу? Үгүй ээ, эднийд манай ихэд зарцлагдаж байгаа юм. Бидэнд хэлчихгүй дээ. Та хэдийгээ ингэж хүний тоогоо өнгөөлөхтөөрэ тулаагүй юмсан да. Сарнаш ирсэлтэй. Хэд 3 төгрөг өгсөн хөр. Танай энэ хэдэд сарнагийн төрөвч юу л болоо ач та. Намайг амьд байхад та хэдийгээ ингэж хүний цараа харуулахгүй шүү. Чунта, чидгээ хэдий хэр зээл авсан юм? Амтахгүй. 2 сая. Хөдөлгөөнтэйхэн аавын хөдөл өмгөөл идсэн ч дээ. Намя. Наашир. Хой хүүхдүүдээ наашир. Хэдэн дүүнэрээс ингэж хүний цараа хар зарсан болохгүй шүү. Би аваад явна. Тэг бол тооцоогоо хийчихье. Энэ хашааны чинь үнэ. Энэ ногооны талбайд ажилласны чинь хөлөс. Хүй. Айлан голсон энэ. Яриад дуус. Харин маргаашийн дотор нүүш. Яна. Хоолгүй болгочихж байгаа юм биш байгаа. Эжэн биш юм уу? Маргаашийн хоолны тухай ярьж байгаа маа минийхөө. Иш, ари хүүхдүүдний өмнөөс. Өнөөдрийн хоол энэ биш юм уу? Өнөөрөө манайх руу нөгөөд очицгоо. Танай компани ч юу гэдэг үлээ дээ? 5 тансаг компани. 5 тансгаа. Заава. 8 тансаг болгоод өгнөөхөө. Наагуурны ороо. За. Ямар гоо. Ямар гоо. Ажил бүтсэн. 7 хоногтой. Багтаж ир. Энийгээ гүйц дуугаач. Хош, та түрийн байцаагч ирж явна. Намайг асуул. Байхгүй гэж хэлдэг юм шүү. За. Сайн байна уу та? Сайн байна уу та? Юндунга гэртээ байгаа болов? Байхгүй, эзгүй байгаа. Хизээ ирэх юм бол? Мөд ирэхгүй баха. 7-8 хоногоос энэ Танаа энэ барилга дуусах болоогүй л байна уу? амжаагүй л байна. За. Та манад ороод цаа амсаад гахгүй мүү? За та би Юндунгааг ирэхээр нэг мөр орё доо. За баяртай. За баяртай. Сайн намигч? Сайн байна. Юу тавдэ?
Юмгээ, үнээс үтэй. Гайгүй. Чунта. Өө. Нанаагаас аваад өгөөдөгтөө. За ах. За. Очиж. Баярлалаа намайг. За сайн уу да. Баярлалаа. Ирж байгаарай ах минь. Ороо. За сайн байна уу хүүхэ? За, чунтва юу гэж явна да? Ах нь хашаага зарчглаа л да. Баяшин савтай юм уу? Үгүй. 3 тал хашаа 500 мянгаар өгчихлөө. Гайгүй хөчөлтэй. Тэр их баян хүн л дээ. Хашааг минь биш. Хар шороогонд авчихлаа. Би тэгээд энэ хэдийнхаа хэдийн татвар төх. Татварын хуулинд чинь хувьцаа үнэт цаас үндсэн орлого гэдэл Чунтва. Энэ удаа 10% та татвараа төлчих. Ердөө 50 мянга. Тийм ээ. Би ч хамгийн хамдчих юм болов уу гэж айж байлаа шүү. 5 тансагч нь баяжаад ирэхийн цагт 5 саяар төлдөг болно шүү дээ. Хүүхэ 5 тансаг маань дэгжид дээшлэх болов. Дэгжид дээшлэнэ. Заавал дээшлэнэ. Санаа сайхан бол заяа сайхан гэдэг юм аа. Байна. Настаргу. Би гард байна. Танд тавьсан миний санал юу болж байгаа вэ? Шийхлээд сайн шалах. Дараа нь шийдье. Чунта. Хей чунт. Гнаашраач. Хүн ирчээд байхад чи наатха хаяач. Гачиш. Засан байна уу? Сайн байна. Бидний эрхэм туйш мөнгө. Сайн байна уу хөө? Сайн байна. Эхэнцгий чи хөө гэж 80 тоо гэж. 80 тоо. Сайн. Сайхан түш. Болцгоо. Орж болох уу? Ороо. Сайн байна уу? Суучих уу? Сайн суу. За баярлалаа. Та юу гэж явна? Би танайд нэг чухал мэдээлэл хүргэж явна. Энэ нэг компани орлогоо нуун дарагдуулаад байгаа юм. Би энд бичээд аваад ирсэн л дээ. За тэгэхээр энд албан татварын ерөнхий хуулийг маш ноцтойгоор зөрчсөн байгаа юм да. Бүр тэр тусмаа татвар төлөгчд хүлээлгэх хариуцлага гэдэг энэ зүйл ангид л хамаарагдаад байгаа юм. Тэгээд цааш нь Энэ бол онцгой албан татварын хууль зүйчлэлээр заачсан зөрчилөлт. юу нуус юм? Арх нуун дарагдуулсан юм. Хэдийн хэрэг? Барагцаал бол 2 сая. Аль компани хэн гэдэг эзэн юм? Янжи гэж хүүхэн байгаа. Би энд байна. Та байх нь яхав? Татвар чинь дутуу хаав. Энэ байна. Аль тэр үнэл ингэдэг байсан юм? Харин тий. Намайг хэлээгүй бол өгөхгүй байсан шүү. Уучлаарай. Та энэ хүүхэнд итгэж болохгүй шүү. Айхтар хүүхэн байна. Танайх чинь мэдээллийг худалдаж авдаг баха. Та явж яж болно. Би юу? Тийм ээ та. За. Ямар их мөнгө өг. Мөнхийн авсан мөнгийг харсан бол чи яана. Ямар гэж? Би амьдралдаа $100 $10 барьж зүг амтэн ш. Үгүй тэр
Марлинд байгаа мөнгийг харсан Тоолов юм уу? Тэгэхгүй яах юм? Бүгдээр ингэ байна штэ. Тэгэхгүй л дураацсан байгаа юм. Хөлтөө хөдөлж яана тэр хоёр. Хоолооч. Хин бэ? Их ч юм шүү дээ. Их мөнгөтэй болчихор чинь аимхай болчих юм байна. Амьдрал ямар байна? Нэг иймэрхүү л байна та. Өө энийг тоолж цаг бараад яах нь үгүй. За яах вэ? Чумта цайз явъя. Цайз захад чинь ноолор нүдийг юусэн голдох өгөө. Мөнгө байвал юу ч олдно. Унамын эзэн чамайг ирж өрхийн цалингаа өгсөн шүү. Өрхий? Энэ зозгонууд хүртэл цалин битсэн байл. Ямар доогүй. Би өөрөө яваад цалингаа аваад ирээ. За Тэг. Сарна. Чиний өгсөн дууг сонсож сүүг уугаад ээжийн бие овоо шүү. нэр сайхан доо шүү. Сайхан сүү байна лээ. Хүшээ. Ээж баярлаад нөгөө эмчийг чинь баг гэрийнхээ хаянд буулгах төгсөн шүү дээ. Он тэмчиг үү? Тийм ээ. Хүшээ. Чи таньдаг юм уу? Банкны зээлч хүнийг өдрийн бодол шөнийн зүйдэл болгод юм байлаа. Тэгдэг үз. Сарна. Ах чинь явчихсан юм уу? Ах юм. Явах суух нь баг миний орох гарахаас хурдан юм чинь. 9 өрдөгтэй л буух бах та. Тэгнэ үстэй. Уул нээж туслах санаатай. Тэ санаанаас цаашгүй. Харин ах бол тусалж магадгүй. Нөгөө 9 өрлөгч заяо. Гаднаас нахад гахаан бүнз. Тэгтээ дотроо бол бурхны орол гэсэн үг. Бурхны орон гэснээр нөгөө лам ялаа. Лам. Омбин. Бурхны нутгаас бурхны эрдэм дуусгаад гэртээ иржээ. Ээж нь хэдий дор орсон ч гэсэн миний хөө ээжийнхээ загсан хуруун чинээ бурхныг авч ирвөө гэж асууж. Хүүн ээжийнхээ загсныг гэнэт санаж гэрээс гараад хаяаныхаа манааснаас чулуу авч хадаганд ороогоод өгч гинэ. За. Сайн байна уу? Суугач. Ажил ямар байна? Өнгөрсөн 7 хоногт 2 машин ноолоор урагшаа гаргасан. Ноолуур нь яах? Тоос нь ямар байна? Манай хүүхдүүд түүж байгаа. Миний мөнгөөр худалдаж авчихад чиний хүүхдүүд Авчгаад бишээ эзэнтэн минь. Авахаас өмнө түүсээ. хараач хөш. Чунтад биш. Надад баймаар ихнэр санч. Би юу? Багшиг мөн баллон гэж байна. Алтан царай компанид ногдох татварыг 50% хөнгөлсөн. За тэгдэг. За баяртай. Сувдушка. Сувда уруулынхаа будгийг зөвхөлж. Уруулынхаа будгийг. За. Сайн байцгаана уу? Юундэн. За. Манай байцаагч хайцсан юм болоо. Оо. Энийг танд. Баярлалаа. Зүгээр. Таныг цэцэг юндэн гэдэг болсон байх. Тийм үү? Тэр чи бас. Гэхдээ тэгээд ардын намын анхны долоогийн нэгийг чинь цэцэг чагдарч өгдөг байсан юм гээ. Аа. Тэр ч үнэхээр сайхан хүн байсан болохоор цэцэг чагдарч өгсөн байх. Аа тэгээд Харин танигч хутгаанууч цэцгээ барьдаг гэх юм. миний санаж байна. Та нарын бодож байх ч юм таарчт. Одоохондоо алга бай. Тоглосон юм аа. Би ч бас тагсан юм да. Хөөе, уран байцаагч ачаав. Ажлын зураг авалт хийж байгаа. Хаа. Тэр нууцаа.
За ингэж боллоо. Баярлалаа. Дараагийнх нь. Цаашаа суучихгүй юу? Ахаад суучих. Тэнд хүн ашигын цуу. Мэ. Оо тэрч. Та үсээ засуулаач. Би энд хүн үдэж байна. Юу? Та зөндөө удаан суулаа штэ. Хар өглөөнөөс л хойш суулаа. Манай хүн үдээд газар биш. Энэ тийм ээ. Олиг өвчтэй юм шиг энийг нь суугаад. Үгүй танах чинь Манайх эзэнтэй газар шүү. тэгвэл эзний чинь ингэж юм. Манай эзнийг үү? Та эзэнтэй уулзах гэсэн юм уу? Аль эсвэл зураг авах гэсэн юм уу? Юу зураг? Уучлаарай. Жохи шаардаа. За хартаа. Үсээ засуулах юм бол засуулаач. За хөлөө. Дэш нөр. За жоо хажууд чи. За болж байна. За одоо энийг гэдэг. Авлаа шүү. Анхаараарай. Авлаа. За хөлөө энэ дээр тавьчих. Оо, гайхамшигтай. За одоо. Ингээд тавьчих. Оо. За. Жоо хийш. За авлаа. Түлхээ. Оо, байцаагч. Би яг тантай очиж уулзъя гэж бодож байсан. Сайн байна уу? Сайн. Танай өдрийн орлого 54950. Зорно. Миний дүү хасаа торгуул моргуул гэлтгүй шууд татвар авчих. Шот. Ахын танай мэдээлэгч болж янз янзын орлого оруулж л байсан да дөө минь. Харин тэр тусмаа та ойлгож шахаж шаардуулгүйгээр татвараа төлчихвэл яасан юм? Үнэд ороод исэн чинь үнэр орж исэн юм биш үү? Гэхдээ байцаагч хүлээж л да. Би Сайн уу чантха? Сүү авдаг юм уу гээл? сайн байна уу? Нана. Намигч. Сайн уу намигч? Сүү авдаг юм уу? Ойр хавийн айл гэрэлчгээд одоо сүү илүүтгэе болсон. Оо, яна намигч хүн дүгнэгээ амарчихсан. Хүн дүгнэгээ хэлчихсэн бол одоо яа. За. Цайгаа сүүлгэж яах юм бэ? Баярлалаа. Татвар төлөгчийн хууль бус ажиллагааг нуух, татварын орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахуул авах, мэдээллийн нууцыг задруулах, эрхийн хэтүүлэх зэрэгээр албан үүргийн зохисоор биелүүлээгүй татварын байцаагчид хууль тогтоомжинд заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэнэ. За. Хуулинд ингэж заасан байгаа юм. Шалган байцаах хэлтсийнхэн уг зөвчлөлийг илрүүлж гаридын тухай бидэнд мэдээлсэн юм. Миний бодлоор бол хууль зөрчиж өөрийн дураар албан татвар, бүр онцгой албан татварыг хувь хөнгөлөхийг завдсан. Нөхөр нь нас барчихсан болохоор тэгс юм л да. Би чиний сэтгэлийг ойлгож байна. Тэгтээ хуулинд хувийн догдол хамаардгүй шүү дээ. Чи бодолт. Байшин газарсан хүнээс 10% татвар авдаг нь яаж байгаа юм чи? Олон хүүхдтэй хоёр л доо. Зээл аваад чадчихсан юм. Ер нь задарсан дөргиж байхад ядарсан нь Яахаа алдсан ядуун үнэн шүү. Төмөр нүртэй байдаг гэж би танад хичнээн хэлдэг юм. Энэ нөхөр тэрийг хүлээс арай доогуур. Эд хөрөнгөний хамгийн дээд шийтгэлийг хүлээлгэнэ. Сарын салингийн 30%-ийг. Арайчтэй.
Дээр нь зэргийг нэмэгдлээ. Тас. Баларч тийм ээ. Бидний баларх яах вэ? Цаан чи нэрээ өвдгнээсээ эмэг төгшөд тэтгэврийнхээ мөнгийг авч чадахгүй байна. Эмнэлэг эм тариагаар дутагдж байна. Иймээс өнөө шөнө татварын бүх албад зөрчил ажиллагаагаа эхэлнэ. Энэ зовлон биш ээ найз. Ажил хийж байгаа хүн чинь алдалгүй яах вэ? Алдаанаас ч айсан юм алгал да. Нас дарга 9 өрөлт үзлэг яагаад цааргалаад байна? Цаадах чинь мадаггүйдний хийж ээж л хөдөлдөг хүн шүү дээ. Мадаггүйд нь хийчихэл байхад уу? Би өөрөө 5 тансагт үзлэг хийнэ. Чи босхын чалхаж чадаагүй жиж. Бодлыг алхачихсан юм чинь. Надад нэг мэдээлэгч бай. Гэхдээ тэр амтан мэдээ зөөгöd байгаагаа мэдэхгүй. Бид чинь үйлчлэх ёстой. Гэтэл чи тагнах юм? Цэцэгтэй гуйлагчин шиг ороо улсыг тагнах тандахч багна. Гайтай. Би ч юм шиг өвгөн загнуулсан бол баярлах байсан. Гэтэл намайг дарга биш, харилцагчид загнаад л. Загнахч гэжтэй. Бүр занаад болохоо боллоо. Шинэ ирсэн болохоор л төвж байгаа. Шинээр ирсэн намайг хуучин хүн шиг судалчихсан байгааг нь яам гэж. Тэр байтга төрс өдрийг хүртэл мэдчихсэн байгаа юм чинь. Чи нэг үсттэй. Татварын байцаагч Урнагийн гар. Байна уу? Файлгүй яах вэ? Татж авсан татвартаа хахаж ихөх болоогүй байх уу чи? Байна уу? Байна. Юка босоо. Дэлгэр маяа. Ой. Би чамруу мөнгөний нэрва явууллаа шүү. Надад түрүү 7 хоногийн орлогол байгаа шүү. Тийм ээ. Тэрнээс 5 саяыг бэлнээр өгч. Урдаас өндөг оруулж ирэх юм. Тийм их мөнгө. Муудсан өндөг хоёр шатна штэ. Айлтгүй. Өөр хүнд өгөх юм. Та тэгээд мөнгөнийхөө манаа чи хизээ эргэх гэж байна да. Удахгүй хүссэн юм үзүүгээр татна. Хөөши. За, ноолорын айран бэлнэ үү? Бэлэн хоо бэлэн. Яашгүй дээ. Али. Хөшөөгөө хордлохгүй бол ингэ тэгсээр адил цаг болохоор юм шүү. Миний үг арай ядраагүй үсттэй. Би яах вэ хөө энэ муу хэдэн зулцэг минь Ядарч байж баяждаг юм ах. баяжх яах вэ? Өнөө Татвар яах вэ? Өрийг чинь төлсөөр байгаад л сая хүрэхгүй юм л гар дээр үлдэж байна. Сая. Энэ их мөнгө шүү. Ногоо хороо аваад томсоо бай шүү. Ноолор хураахад багтаад байгаа юм. Соо гэж. Ой! Яах вэ? Хоос на хаалгаа! Хэмбэ! Хараанаас бичгээр нь чалгаж явна. Заач хамтгаа. 5 тансаг компанийн дэвжиж байна уу? Хөдлөөч хурдан хийгээч. Гайгүй Яасан дээ. залхуу новчнууд бай та нар. Хөөй! Танах татвар яагаад төлөхгүй вэ? Наад нэг тэнийг юм чинь хашаа байшингаа зарчхаа татварын мөнгөд төлсөн дагч нь үлээ. Надад хитэн шуудаа ноосноос өөр юу ч алга байна. Хэрвээ даадаг юм бол шуудааж аваад явж үзтүү юм. Наад амаа. Тэгээд энэ тооноо суугаад. Химэжээдгийг. Та хэлж явсан баг. Тоон хүрхгүй. За тэгвэл энд байгаа бүх ноосыг чинь нарийн тоолж хэмжиж үзнэ. Дараа татвар төлөхөд чинь ч хэлбэр. Энд чи юу гэсэн үг вэ? Нэгчлэг болж гэнэ үү? Үзлэг болж гэнэ үү? Үзлэг. Үзлэг юм болоод үгэнд минь үнэмшч үү? Та энийг
хэмжүүл шалгуулах хэрэгтэй юм аа. Хөөе. Нэгжлэг юм бол прокурорын зөвшөөрлийг аваад ирэлтэй. Харж байгаа үсттэй. Нүдэн дээр чи хэлэл байна. Одоо явцгаа. Наадхаа бошуу хийгээч. Хин. Хаалгуудыг төгчгөж яасгий. Нохоогоо тавиач. Сайн ах. Таван тансагч нь дэгж дээшилж байна уу? Тунч гайгүй дэх. Өдөрлөх татварыг өгье. 286 мянгач болно үсттэй хөө. Болж л байна. Ах ууч дэгж дээшилж явах шүү дээ. Авгаагаас нууж байгаа ухаантай. Номин өгөхгүй санаатай. Дараа нь уулын бугчгүй, унсан бугчгүй хамуулна гэсэн үг үстэй хөө. Чи тэгээд үнэ хэзээ шилжүүлэх гэж байна? Өнөөдөр. Өнөөдрий. Юук бас заалагсан бол яагүй шүү дээ. Чи тэгвэл буудлаа нээхнэт. Энэ бол чамд ямарч падгүй хэрэг. Тийм би. Би юу хийхээ мэднэ. Зэгтэй шаргаагч. Зэгтэй байхаж. Бодохтай гэж сая их нэг битсэн. Зузаац юм шүү. Нэг битсэн. Зузаадаж байна. За бонд. Энийг өөрийн дундаа. Шаран болон. Байна. Настар голоохондоо алга байна. Говь компанид найдвартай татвар төлөгчийн гэрчлэгээ гардуулахаар байсан. Говьч төсвийн орлогын нэлээд хэсгийг бүрдүүлдэг юм л да. Тийм ээ. Тийм ээ мөн байна. Та шаардлагатай бол дахиад яриараа. За, залууч. Өглөөний минь. Минь. Яа. Яг. Юу? Гороо. Хөөе. Манай уранд менчилгээ ирж. Татварын байцаагч урнаа таны гарт. Энэ юу вэ? Чи харилцагчд үйлчлэх ёстой. За ухарсан. Яг мөн. Байна уу? Байна уу хин бэ? Байна. Татварын байцаагч гард сонсож байна. Би Янжин байна. Би хүний мод дурлаж байгаа юм биш шүү. Би өчигдөр Юндан захалтай 8 хийлээ. 100 авдар арх авч байгааг бодоход тэдний 9 өрлөг буудлаа нээх гэж байгаа юм шиг байна лээ. Миний нөхөр та нараас дугтаж яваад амиа алдсан. Энэ алдааг дахин давтах үедээ гэсэнтэй би ингэж ярьж байна. Ура!
ойлгодог юм байна шүү дээ. Ойлгодгүй яах юм бэ? Тэгэлгүй яах вэ? Татвараа нууж байсан хүмүүс татвараа хамтарч ажиллаж байна шүү дээ. Ямар өвдөө? Йоо. Тэмдэглэх юм биш үү? Тэмдэглэхтэй. Урнаагийнхаа төрсөн өдрөөр тэмдэглэх хэрэгтэй. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ ёсөрлөг бодол мөн үү? Муу. Бид үзлэг хийнэ. Юундан байхгүй. Би сайн мэдэхгүй. Та байхад болно. Энэ удаас татварын албанаас яваа гинэ. Сан хүүгийнхээ баримтыг манай байцаагч шалгуул. Та бодлоо үзүүлэхгүй юу? Нууцаар ингэж үйл ажиллагаа явуулж болдго юм уу? Та мэрэгчлийн нягтлан хүний хувьд юу гэж бодож байна? Юундэ хайдсан? Мэдэхгүй. Та юундын очтой газрыг мэднэ үстэй. Тэр чи ястай мэдэхгүй юм байна. За энэ. Танайх өдөрт ямар орлоготой байдаг юм бэ? Мэдэхгүй. Энэ ор хоногт ямар үнэтэй? Мэдэхгүй. Та ядаж юундын очтой газрыг мэдмээр дээ. Та манай хүмүүсд зааж өг. Танад 17 сая төгрөгийн зөрчил илэрдэг. Ноогдуулсан торгуулийг маргааш төсвийн дансанд оруул. Энэ айлтал ирээд байх шиг байгаа юм да. Та эндээ байж. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайн. Та нар хэнтэй уулзах нь уу? Тантай уулзъя болох уу? Бид Сүхбаатар дүүргийн татварын газраас явж байна. Уучлаарай. Юндунгу хайцсан. Энэ дэлгэрмаагийнх гэдэг айл. Дэлгэрмаа гэх гинэ. Сахалтай байж. Одоо сахлаа хуссан байна уу? Та сахлыг хусч өгдөг юм биш үү? Арайчт. Сахал усах нь байтугай. Татвараас зугтсан орлогыг нь та нуун дарагдуулдаг юм биш үү? Та онгоолохгүй. Аль эсвэл бид нэр онгоолохгүй. Ингэж гүтгэж болж байгаа юм уу? Алив төлхөөрэй. Үтгэх хүшээ. Бид нар нэгж хэрэгтэй улс шүү. Төлхөөрэй. Алив. Тавран годох. Та нөгөө бууны татварын талаар ярьж байна уу? Ах минь, яалаа гэж таны бог татвараас чөлөөлөх үү? За би тань тайлбарлаад өгье. Нэгдүгээр таны тэр бууч нь нэм буу биш. Спортын буу биш. Тэгэхээр татвараас чөлөөлж болох. Та ойлгов уу? Айшаа. Хөөш. Бооны тухай яриад байна. Энэ лав цэгийн газар байх. Байцчи. Нэг хөөрхөн бооны тухай яриад байна. Хөөрхөн охин гинэ. Бооны тухай ярьж байгаа бол нэг л сэжигтэй. Яг юу тэр вэ? Арай өндөр биш үү? Мамаа. Мөн. Та чинь байдаг нь чи чинь татварын байцаагч хүү мөн билүү? Мөн. За тэгвэл ирээдээ аль орё.
Манай долоон буудаг гадна талаасаа шавардаагүй цорчид буудал байх юм аа. Дотроо бол янганы газар л гэж. Дамаа. Нэг дотор хүн байлж байгаа. Тэгээд бас марал авгын гүйдэл дасархаа байсан. Тэр авгаа яаж ч мэдэх хүндээ. Гэхдээ бас тэгээд чон тэмчийг хаяандаа буулгасан гэж байгаа. Муу окно худтаас сийхгүй. Үнэн. Ишин түншээ. Оо. Зэ. Гайл дээр саатуулсан бай. Танахаар юу гэдэг вүлээ? Алтуушуу хөргөө гэж юу? Танай тэр юндын чинь байс хийгээд цэцгмээрээ татварын ноёдуулаг үгээд байх юм. Энэс юу гэж ойлгох харах вэ? Уул нь юм үзээгүй хөрөнгөж амжаагүй амтан. Уутай ихүүж хөгмөргүй юм да. Татварын ноёд юм уу гадас? Та битгийхээс илүү байвал яа? Тийм ч юм уу? Надтай тэрсэлсэн хүн тагшаан тврээ тоцордог юм да. Энийг юунд таарэ? Хэн бүртөөрөө мэд? Ээж! Таачтай! Таачтай! Тоо! Чам шиг олдмортой мантай. Юу? Хүн ирээсэн гарч хаяанаас атгсан гарын чинээ чулуу олж хатганд эндгэн боожээ. Тэгээд ээжтэй лагсаас залсан бурхан багш шүү гэж хэлсэн. Ээж нь хөтлөн үнэмшин нүд энтлээ шүтж гинэ. Ижиг нь чулуу дэрлүүлж ирээ. Оргон цаар утсан хуург мүйжиг голгүй хуурлаа гэж гиншин хатганд болсон чулуугаан задлал хэдүүн бурхан багш болсон байсан. Гард. Дарга. Миний тавьсан асуудал юу болж байгаа вэ? Чи нааш суугач. За тэгээд сони юу вэ нэ? Таны дайжигнах яах вэ? Бидний хөдөл зөксөр байтал хамаг ноолуур гадагшаагаар дуусна. Хайцсан тасгалын охтууд ямар учиртай юм? Бие үнэлэгчтэл үз. Дотор тал нь тийм гялцал юм уу? Юм Улаанбаатар, юм Баян гол. Ямар зочд байна? Та битэрс бусд нь л. Тайшир таахо. Энэ гали мэдээс. Арб машиналорыг гал дээр саатуулсан болтой юм шиг байна. Хөөе. Өнөө хөнгөн тэргээ яасан бол? Гүнийг баян амгайл тэрнийг ахаж яваа юм аа. Баянаа чатад. Ядуу айлын баян ихнэр. Тэр намын чинь
ноолоор орхиод наашаа ирсэн. Дарга. Тэгвэл номин ирэхээс өмнө үзлэгээ эхлэх юмсан. Гард юм. Чи битгий уурлаа та. Тэгвэл За. Ороо. за баяр хүргэе. Чихтэй бүр хүнд олох юм байлээ шүү дээ. Тийм. За одоо хөргөн шүү. Шүү. Татаад авлаа. Чихгүй. За сайн байцгаана. Махинаас байна. Энэ юу ч энэс цааш зөндөө. Чи одоо унаачих юм да. Алинаш навдраа. За энэ ч одоо юу гэдэг компани вэ? Харин та нар чинь юу улс вүлээ? Танихгүй байгаа юм уу? Татварын албаныхан. Чамаас асуугаагүй байна. Биеийн байцаалтыг үзүүлчихгүй юу? Би дүүргийн татварын албаны хэлтсийн дарга. Энэ хүн эдийн засгийн цагдаагийн албанаас явж байгаа юм. Манайха таван танцэг компани. Та гэрчлэгээ үзүүлчихгүй юу? Чунта яваад аваад ирээч. За. Арай доотлаа. Энэ талбны юм шиг үү? Хамарганд хоёр хөгшөө агын таларч юм шиг үү? Зам уу юу? Маа. Компани эзэн Чунт. Энэ хүнэлтэд зайлвал. Улсын татварын ерөнхий хуулийг зөрчсөн учраас та бүгдийн үйл ажиллагааг зогсоолоо. Тэгжлэг хийх прокурорын зөвшөөрөл нь энэ байна. Өгчөө. Танай компани нэр дээр татваргүй валют оруулаж, татваргүй ноос гаргаж биш үү? Танай дээр зочин хаа байна? Ямар зочин? Зуучлагч нь хаа байна? Юун зуучлагч? За Чунтваа. Та бидэнтэй хамт явна. Миний хөө. Урсгал ус харсан хүн уйддаггүй юм гэсэн шүү. Уйдах завгүй болов юм аа. Баярлагч завгүй үе бас байдаг л. Хөршийн өгсчүүд тэтгэврийн хэдийг маань өгдөг вэ гэд халуун зунаар харцай оочил суухтана. Би л буруутай юм шиг санагдах юм яа. Мэргэжлийн өвчнөд. Хөөе залуу шүү зураг авахгүйдаач бүргэдтэй бод 1000 төгрөг бүргэдгүй бол 500 төгрөг. Хөөш. Хоёулаа энэ бүргэдтэй зураг авахулчих. Яах юм бэ? Хөвчин ч гэжтэй. Эрүү өвдөх нь нийлсэн хөрхийс
Тостаас хэдэн зуутаан тас атгаад явж байх нь бас ч сайхан шүү. Тэтгэврийн гэж. Чи бит хоёрыг л өгчихсэн юм шиг санахын яа. Би чи авч өгөхөөсөө илүү тавьж туудаг байцаагч болох юм шиг байна. Орхоо. Төрсөн өдрий хадуу минди төсагви чамда өргөе. Амарч ирж байна. Ураа чи суулда. Цаа охин шүү. Хэн блэ нөгөө цэцгийн нэртэй хүн чинь вансан бүр үү? Сарнаа юу? Сарнаа. Сарнаа. Камено. Анитси боодог хариуцсан тоодог шагдар. Би таныг Ингээд таньнаа. намайг хүүхнүүд амддаг шүү дээ. Хариуцсан л хариуцъя. Нэттэй гүйцэтгэе. Танил. Манай уран. Таньнаа. Нөгөө хуурцагч. Тийм л дээ. Их баярлалаа. Зүгээрээ. Ой. Хүүхнүүд боодог байна, боолцгоо чи шахалаа шүү дээ. Аяа. За, ажо. Ма. Нааш явцгаая да. Ажо. Одеж дэше суугараа. Браво, браво. Яа, урна байцаагчта улам олон өндгөлхийн бурамтай ирээдийг өргөн барья гэж бодож байгаа. За, бүрсэн өдрийнхөө бядаг та төсөөрэй. Баяр хүргэе. Браво. Наад тэтгэдэг өөрөө аваарай. Надад өгөөе. Таас тийм бичиж байна. Өгөө би өрөө. Яа. Үш. Гүч юу зүсвэ? Харин тий. Юу вэ? Хой. Урна. Хоёрдугаар намаас чонтыг. Та доторын байцаагч галзтай хамаатна уу? Үгүй. Хүүхдийг оруул. Аваа. Миний хөө ихөл хийдэ. Сансан юм уу? За дуугаа миний хүү. Одоо ингээ харъя заяа. Миний хүү. За яа. За одоо харъя да. За би төвлөө миний хүү. Төв. Чимээгүү. Өөлдгөө шүү дээ. За. Чимээгүү.
Баярлалаа хаа. Би үнний төлөө бишгүүл нэг гүйс юмсан. Чонтгой хүртэл намайг таньсангүй дээ. Элэгдэхийн замланг таньж ятахад эриндэн тэрх эчиминэ Ользихэтэ улин чамнат Олин буй айлат намайг арслада Тэнгэртэй хайсанч түрээд сэгсэн харин үлдэнда Өчирхийн хорвог таньж ядахад өөртөө нөмөрдөх минь Orma uzrak odan çandat Ustin doğan haydat Nadta uçurlada Hürmen tahilat Kunnna ahatusanç Hüben gisten Harin ustinda Зүрхэнд чинь бүхнээс архан өсчихөд зүчигтэйдин ханяави балхаар мэрэг тахаргин аттай хүмүүний мэдэр таньж болдгүй арчиг юмда hayat arasında tihe ağladı bu sıdığı sesirin tersinde ağladı hayat arasında tihe ağladı bu sıdığı sesirin